Би Окторгүй тэнгэрийн дунд олон түмэн одтой галакси дундаас дэлхий хэмээх ертөнц. Тэр дундаа зүүн хойд айз үеийн бүсэд амьдардаг бэлүүн хэмээх хүү байна. Би эгчтэйгээ хамт амьдардаг. Би эгчтэй үнэхээр хайртай. Эгч минь надад бүх шинэлэг зүйлс, миний мэдэхгүй олон зүйлсийг зааж сурдаг. Тэр бол миний хувьд миний бүх зүйл, миний хамгийн сайн найз. Харин сүүлийн үед мэдээгээр маш олон таагүй зүйлс гарах боллоо. Цөмийн зэвсэг, хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх зөрчигдөх талаар гарч байна. Би эгчээсээ яагаад заавал энэ бүхэн болох ёстой юм бэ? Дэлхийн хүмүүс яагаад хоорондоо зөрчигдөх болсон юм бэ гэх мэт зөндөө олон асуудлыг асуув. Эгч минь өнөөхөл аяда зовлон дуугаараа бүх зүйл зүгээр болно доо гэж надад хэлдэг. Гэвч би орой болгон зүудлэгтэй хар дарж байна. Би хар дарж зүудлэгтэй хүмүүс хэрхэн тэдний их орноос дөрвөн зогтож хүнд хэцүү зовлон туулж байгааг мөн хүмүүс хэрхэн нэгнийхээ өөрсдийнхөө хийсэн тэр аимшиг зүйлсээр сөнөөж байгааг зүтэлж байна. Би үнэхээр айж байна. Би энэ олон асуудал дундаа ганцаардал дундаа төвч байгаа юм шиг санагдаж байна. Хүмүүсээ энэ бүхэн хизээ зогсох юм бол хүмүүсээ та нарын хийжгүй энэ үйлчлүүд чинь намайг үнэхээр гомдоож байна. Би инээ төр цалигсан, аз жаргал бялгасан, бүгдээрээ эвтэй нартай их тухайчанд өсөн. Харин манай багт нэг санаа байна. Бид их тайвныг бэлэгдсэн цагаан тагтааг улс гүрэн болгонлоо урайлах лоозон болсон захидлуудтай илгээх юм. Үүгээрээ бид хүүхдүүд болон бусад хүмүүст бидний төслийг дэмжих, урайг дамжуулах болно. Ингээд бид өнцөг булан бүрлөө мэдээлэл тараасны эцэст залуучуудын Facebook группыг байгуулах болно. Үүрээ цаашаа бид хүүхдийн эрхийг хамгаалах болоод зүүн хойд Азийн орнуудын их тайвны үйл ажиллагааг дэмжих